Эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын хурлын гишүүн Ил Инх Амгалан Ж. Ганбаатар нарын гишүүдээс боловсруулан Улсын хурлд 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн. 2015 онд сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй Улсын хурлын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон нь сонгууль зохион байгуулж явуулахад хуулийн хэрэглээний болон зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл үүсгэх болсон байна. Энэ нь зөвхөн тухайн сонгуульд үүсч буй онцлог харилцааг зохицуулах, тусгайлсан зохицуул бүхий хууль шаардлагатай болохыг харуулсан. Түүнчлэн Монгол Улсын хурал 2019 оны 11-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгүй болгох шаардлага үүссэн тул эдгээрийг үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсхийг төрийн байгуулалтын байнгын ороо 2020 оны 1-р сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд байнгын орооны хуралдаанд орсон гишүүдийн олонх нь дэмжиж дээд хуулийн төслүүдийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Эрхэм улсын хурлын гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэг асуудлаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.